Өнөөдөр Хархас сумын тариаланчид маань 2026 оныхаа тариалангийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. За өнөөдөр бол бид нэр олон эрдэмтэн гавьяатуудыг урьж Хархас сумын тариаланчид нартаа бол энэ хаврын тариалалт, энэ мөн цаг уурын нөхцөл байдал, тариалтан дээр анхаарах технологийн талаар бас санал солилцож, тариаланч нар маань бас тодорхой зөвлөгөө мэдээллүүдийг аваад ингэж ажиллаж байна. Бид нэр өнгөрсөн жил Атрын 4-р аяны бас яг ийм байдлаар сайхан эхлүүлж ирсэн. Үүнийхээ өрөөнд бол инжилтлийн хувьд бол бас байгаль цаг ууртаа илүү дасан зохицсон тариалтыг хэрхэн хийх талаар бол маш олон үнэтэй саналуудыг манай тариаланч нар маань авч ингэж хамтарч ажиллаж байна. Ингээд зөвлөгөөнд оролцож байгаа тариаланч нар маань бол маш идэвхтэй мөн байгаль цаг уураа маш сайн ажигласан нэлээд шинжлэх ухаанч байдлаар тариалтыг эрхлэх нь зүйтэй юм а гэж тариаланч болгон маань бас итгэв санаачлаг гаргаад энэ зөвлөгөөнд идэвхтэй оролцож байна. Тэгээд нийт тариаланч нартаа энэ 2026 онд нь ургацсан ариун байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.